Бид зочны гоцаагаар хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн газрын дарга инх тайвантай ярилцахаар студид ураад байна. Танд энэ өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар одоо яг ярилцах гэж байна. Тэгэхээр яг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хамгийн ихэнд хүн яг юун дээр анхаарах ёстой юм бэ гэдгээс яриагаа эхлэв. За энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахыг яриад энэ хугацаанд тайлбарлан үндсийн тогтоох юм бол бас цаг байгаа учраас энэ бол боломжгүй зүйл дэхтэй. Бидний үндсэн зүйл бол судалгаан дээр үзэхэд ерөөсөө л хувь хүний хөгжил нь аюулгүй байдлын үндсэн бий болж байгаа. Хувь хүн өөрөө хөгжлөөд түүнийг зохицуулаад авч явж чадсан байгаа тохиолдолд аюулгүй байх үндсэл нь бий болж байгаа. Тэгэхээр хувь хүний хөгжил бүх зүйлд нөлөөлж гарч байна тийм. Тэгэхээр өглөө болгоныг сайхнаар угтна гэдэг бол төв хүн өөрөө өчтөр орооныхоо үйлдэлийг ямар хийгээд өглөө ямар ажил хийхэд бэлэн болж өөрөөгөө бэлдсэнтэй шууд холбогдолтой байна. Энэ бас хөгжилтэй ороо явчихж байгаа. Тэгэхээр өглөө болгон нар тусаад бүгдийг ялгалгүйгээр тусгаж байгаатай адилхан хүн өөрийнхөө хийх ажилдаа хүнийг ялгалгүйгээр өөрийнхөө төлөө ажиллаад бас бусдад тэр талаараа сайн иргэдлээ нөлөөж чадж байгаа бол тэр бас хөгжилтэй байгаа үнээл нэг тал нь л да. Ер нь зүгээр хувь хүн өөрөө хөдөлмөрийн аюулгүй байдлыг бий болгоход одоо юу гэдэг те өөрөө бол гол үндэс нь болж таараад байна шүү дээ. Тийм. Тэгэхээр инкид бол маш амархан энгийн бөгөөд одоо юу гэдэг хамгийн эерэг дадлуудыг л өөртөө бий болгоцсон багт болчих юм шүү дээ. Тэгж байгаа л гэсэн үг л те. Ер нь хүн чинь өөрөө одоо би гэдэг ах биш бид гэж ярьдаг байсан ба тийм. Хүн өөрөө ганцаараа нэг газар төрчөөд ганцаараа байгаад байх биш. Бүх зүйлүүд нь нөхцлөөс хамаарат хувь хүн өөрөөс нь хүн булганаас нөгөө хүний үйлдэл нөхцөлд нь хамаардаг учраас тэр яалчгүй зайлшгүй бий болох шаардлага болчихж байгаа юм л да. Ер нь бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг бол юу гэдэг те нөгөө техник хэрэгсэлтэй холбож тайлбарладаг штэ. Манайхан бол ер нь ихэвчлэн бол тийм л ойлголт байдаг. Гэтэл бас хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол бас одоо юу гэдэг хувь хүнтэй өөртөө бас шууд холбоотой юм гэдгийг бас та бас хэлэх гээд байна штэ. За тэгвэл хувь хүнтэй өөртөө холбоотой байх яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг одоо хүн өөрөө бий болгоно гэж. Тэгвэл энэ тал дээр яг сургалт судалгаа хийдэг ч юм уу ийм ажлыг танаа байгуулах зохион байгуулдаг. Бид нэр зохион байгуулж хийдэг. За жишээлбэл бид нэр одоо Дэлхийн нийтээр хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйг 4 сард тэмдэглэдэг. Дэлхийн нийтийн өдөр гэж 4 сарын 28-нд тэмдэглэж байгаа. За энэ үйл ажиллагааг болгуулад бид нар сарын ажлыг төлөвлөд явдаг байна. За энэ сарын ажлыг төлөвлөд явах хугацаанд яах вэ гэхээр байгууллага бүхнийг ер нь хүн төвтэй байлгая л гэж их ярьж байгаа. Одоо бид нар чинь хүн өөрөө үн цэнтэй байх, өөрөө төлөвсөн байх, хөгжсөн байх нь хүний хөгжил болж байгаа. Тэр хөгжснөөрөө байгууллагт тэр хандлага хадгалж сайхан сэтгэлгээтэй сайхан зүйлийг мөрөөддөг, хийдэг, биелүүлдэг, зөвхт байх юм бол хүн өөрөө үн цэнтэйг харуулдаг. Үн цэнтэй хүн байгууллагатаа үн цэнтэй байна гэдэг маань өөрөө байгууллагын хөгжилд нөлөөлөд явж байгаа ийм чухал зүйл байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүн өөрийгөө хөгжлөө зогсох биш, хувь хүний хөгжлийг хараад хажууд байгаа хүн хамт хөгжиж ядгаар нь онцлог. Энэ дээр бол бид нар нэлээд олон зүйлийг хийж явж байна. Одоогийн энэ хөгжил бол зайлшгүй бидэрт энийг л шаардаад байгаа. Жишээ нь бид нар одоо энэ жилийг ажлын стрессгүй жил болгоё. Ажлаас одоо стресстэй бага байлгах, эрүүл байлгах энэ орчинд хандуулъя гэсэн ийм өрөөтэй байна л да. Тэхийн тулд яг үгээр хувь хүн өөрөө авах гэхийн ухааныг өөртөө суулгасан төлөвсөн байдлаар их орох гэж байгаа. Тэгэхээр хамгийн наадах нь би машин бариад явж илаа гэж бодоход хөндлөнгөөс нэг хүн одоо дүрм жишж орж ирээд байхад тэрийг авах гэхийн ухаанаар одоо өрөө хүлээн зөвшөөрөл за нэг удаа энэ хүнийг ингээд гэл хүнийг бид гээд харьцаа сурч чадж байгаа юм. Тэр бас өөртөө стресс авахгүйгээр авах гэх ухаанаар олоо сурч чинь тийм. Энэ нөхцөлөд бас их шаардаж байгаа. Тухайлбал та өөр дөр тайлбарлал одоо юу гэдэг та өөрөө яг яаж одоо хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан. Яг өөр дөрөө жишээ болгоод тайлбарлаа. Би ер нь ингэж байгаа. Маргааш шиг хийх ажлыг сайн хийх, зөв сэтгэлгээтэй байх, зөв эерэг хандлагатай байхын тулд орон бүх зүйлийг битсэн байх шаардлагыг хангаж байгаа. Би маргааш өглөө юу ямар ажил хийх хэрэгтэй вэ гэхэд за маргааш цаг агаад энгийнээр хад хамгийн наазах нь цаг агаар ямар ах түүндээ тохирсон хувцсамсг. За ямар ажил хийж байгаа түүндээ тохирсон бэлтгэлүүдэд хангах. Энэ л өөр аюулгүй байдлын үндсэн болж эхэлж байгаа. За би автобусанд суун машинаар явна гэж байгаа машин байна одоо аюулгүй байдлыг бүр хангаж чадчих байгаа үл гэдгээс л эхлэх. Тэгээд хүн өөрийгөө хөгжүүлээд аваа явсан цагт тэр аюулгүй байдал, эрүүл мэнд дээр аяндаа суралцаад явждаг юм талтал гэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад бол бүх төрлийн хүчин зүйл хамаарах байх л та. Зар гэрийн асуудал, мар гэрийн нөхцөл байдал ч хамаарах байх, найз нөхөд ер нь иргэн төрх хүрээлэн бүх хүн болгоно л бас ямар нэгэн нөлөө үзүүлдэг байх л та. Ар гэрээс ямар нөлөө үзүүлж болох вэ? Ер нь сэтгэл зүй, хүн бол ерөөсөн сэтгэлийн амтэн шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүй гэрээсээ сайхан сэтгэл зүйтэй гараад ажил маань амжилттай бүтээлтэй
ажилдаа дур сонирхолтой түүндээ одоо сэтгэл ханамжтай байх юм бол хүн бүхэн өөрөө өдрөг сэтгэлийг аянд бий болгож эхэлж байгаа. Тэгэхээр тэр орчин тийм байж ижил тийм сайхан болно. Хүн өөрөө гэртээ ажил төрлийн сайхан хоолундаа өглөө гэрээс гарахад эхнэр нь хоолундаа цайнд унтсан өр хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргээд өгсөн сэтгэл сайн ханамжтай ажилдаа очиж байгаа хүн бол стрессгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ажлын ачаалал маань амжилт маань түүгээрээ л илэрхийлж гарч ирнэ гэсэн. Энэ өөрөө аюулгүй байдал үнцэн болж өгч байгаа. Ер нь бол стрессгүй байна гэдэг бол нэг төрлийн бас аюулгүй байдал хангаж ил гэсэн. Хамгийн сайн тал нь тэр хүн өөрөө сэтгэл хангалуун байх. Тэг өөртөө ихтэй зоригтой зөв энерги хандлагатай байх нь тухайн ажлын үр бүтээлтэй л хамааралтай зүйл. Тэгэхээр тэр ажлын үр бүтээлтэй хийнэ гэдэг байна бол өөрөө аюулгүй ажиллагааны үнцэл болж таарч байгаа байхгүй. Хийх ажил нь тодорхой. Тэгээд туршлагатсан, дадлагатай. Тэгээд хийсэн ажлаа үнэлүүлцдэг. Ийм байх юм бол тэгэл хүн өөрөө сэтгэл ханамжтай байна гэсэн. Бас ажлын байрнаасаа шалтгаалаад хөдөлмөрийн аюулгүй байдлууд бас харилцан эрсдэл нь бас харилцан бас өөр байдаг байна. Тийм ээ. Ер нь энэ бол бид одоо сурч ийн л да. Аж ахуйн нэгж байгууллагууд яаж байгаа бол хүнийг ажилуулах гэж байгаа эхлээд хүн төвтэй болгоод нөхцөлийг хангаад өгч гэж. Эхлээд нөхцөлийг хангаж өгчөөд дараа нь туршлагажуулаад ажлыг хийх болцоог нөхцөлийг хангаж өгчөөд туршлагыг суугаад өгч. Түүний дараа хариуцлага нэрье гэж энэ систем рүү орох систем. Энэ нь өөрөө хүнээ боцсон систем байгаа байхгүй. Төрийн гарч байгаа хууль эрх зүй бүх зүйлүүд нь бол хүнлүүж хийгсэн байхыг л бид одоо эрхэм болгож байгаа. Энэ нь өөрөө яг гэхээр хүнд ажлаа хийх нөхцөл болцоог нь хангаад өгч. Хүн өөрөө яг төлөвшөөд хүн юу хийх гэж байгааг тодорхой байгаа бол чинь хийх аргачлалаа өөрөө олцсон. Тэр нь туршлага болоод ажлын бүтээл болж гарч ирж байгаа. Тэгвэл ажил олгогчийн зүгээс бас энэ хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад одоо яг ямар өөр хүлээсэн одоо юу гэдэг хувь хүн талаас нь тал руу нэг хандсан ямар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдэг. За ер нь өөрөө тэр хүн дарга за байгууллагын удирдагч ажил олгогч байлаач гэсэн хүн төвтэй байх нь хамгийн чухал. Хүнийг өөрөө хамгийн үнэтэй зүйл гэдгийг л төрүүлж олж харж байгаа хүн бол тэр хамгийн сайн зүйл. Тэгэхээр хүнээр ажлаа хийх гэж байгаа юм чинь нөхцөл байдлын судлаад үзсэн. Тэр хүнийг ажлаа хийх нөхцөл болцоо нь байна уу? Ямар нөхцөлд байна уу? Сэтгэл санаа нь ямар байна уу? Энэ хүний ажлын байранд сэтгэл ханамжтай байгаа юм уу? Ямар бусад хүчин зүйлээс энэ хүнийг ажлаа хийхэд цаад болох вэ гэдэг зүйлийг олон харсан байх нь хамгийн чухал байна. Тийм учраас эхлээд ажлыг нөхцөлийг бүрдүүлээд өгчих. Тэгээд туршлагажуулаад өгчих. Тэгээд дараа нь болохгүй байгааг харилцаад өгч хийсэн ажилд нь зөв үнэлгээ дүгнэлт өгөөд сайшаачих. Сайшаана гэдэг нь бол одоо асрах том зүйлээд өгöd авах шүү дээ. Та энэ ажлыг сайн хийж чадах юм байна. Энэ бас урам өгөх шагнал нэг бодлоо. Энэ жил сэтгэл зүгээр нь дэмжиж сэтгэл хангалуун байх нь ажлын стрессгүй байхын аргачлал. Ерөөсөө нэгэн дээр тогтож байгаа. За тэнд баярлалаа. За баярлалаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бид бас арай өөрөөр боддог байсан байна. Тэгвэл хувь хүний хөгжилтэй холбоотой хувь хүний бас сэтгэлийн одоо юу гэдгийг сайн эерэг зуршил дадлууд бас энд бас хамгийн их нөлөөлт юм а гэдгийг бас өнөөдөр ярилцлагаас бас тав хэн бага хэмжээний мэдлэг авсан баха гэдэгт итгэлтэй байна.